Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбооны ээлжид нээлттэй хичээлийг эхлүүлж байна. Хичээл 189. Энэ хичээлээр чадвар эзэмшүүлэх дадлыг хольц гарц үнийн хэлбэлзлийн шинжилгээгээр харуулах болно. Холбогдох ном болон нийгмийн сүлжээний хаягийг энээр зааж өглөө. Энэ хичээлийг өмнөх 187 болон 188 дугаар хичээлийн үргэлж жил болгон авч үзэх юм аа. За анхаарал мэдээллийг бол 2000 онд Монгол хэмнэлд орчуулсан Асри Хамер Картер нарын бичсэн Зардын бүртгэл номын 492 дахь хуудасны дасгал 18-11-ийн том мэдээллийг ашиглан явуулах юм аа. За өмнөх 188 дахь хичээлдээр хольц гарц үнийн хэлбэлзлийг хэрхэн тооцсон арга зээлийг бол авч үзсэн. За өмнөх хичээлдээр тоо хэмжээний нэгдсэн нөлөөлсөн хүчин зүйлийг энэ дээр бол задлан харууллаа. За энэ бол нэгдүгээр түүхийдийн хувьд бол нөлөөллийн дүн бол $300 байна. Хоёрдугаар түүхийдийн хувьд бол харин хасах 27,500, гуравдугаар түүхийдийн хувьд бол 20,000. За ингээ холцсон хэлбэлзлийн нэгдсэн дүн бол хасах $4,500 болсон байна. За энэ үүнийг өөр нэг хөлбөрөөр бас тооцоолж адил үр дүнд хүрсэн байна. За энэ дээр бол харин энэ дундаж үнийг бол тооцохын тулд хангалттай мэдээлэлээр өгөгдсөн багцын стандарт өртөг $2,530-ыг стандарт тоо хэмжээнд хуваажуул тооцсон байгаа. За ингээд холбогдох тоо мэдээллийг томьёонд орлуулан бодоход мөн дээрхтэй адилхан хариунд хүрсэн байгаа. За тэрчлийн материалын гарцсан хэлбэлзлийг Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбоог үүсгэн байгуулалтын бүтээж сурвалж судалгаанд хэрэгжүүлсэн аргачлал томьёоны дагуу тооцоход бол 32,890 гарсан байгаа. За ингээд холцсон хэлбэлзлийн нэгдсэн дүн болон материалын гарцсан хэлбэлзлийн тоо хэмжээний алгоритм нийлбэрийг авч үзэхдээ бол өмнөх 188 дахь хичээлдээр тооцсон тоо хэмжээний нэгдсэн нөлөөлөл болох $28,390 бол энэ нэгдсэн дүн бол тэнцэж байгаагаа эндээс харж болно. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна.